Би бүр өчтөр юм яа. Зүгээр уучлалт ярихгүй шүү. Тэгвэл хүмүүс надаас ч заглахаа юм ямар яагаанаа санах. Албан бичгээр уучлалт юм гэсэн юм нь бол ирэх болов. Бодроо харахгүй. Тэч хэлсэн байгаа юм. Сүтээр ч одоо тэгээд чи юу асуусан бэ? Юу сүтээр асуулаа. Ярьчмуу тэгвэл за ер нь бол яг хуу төсөвтөр та мэдж байгаа хоёр ажлын одоо юу ажлын хэсгүүд гараад ажилласан те төсөвтөр за уул нь яадаг вэ гэхээр 9 сарын 15-нд одоо чуулган хийсэн шүү дээ. Бид нар өнгөрсөн жил бид нар одоо цаглуурын ажлын хэсгээр ажиллаад энэ төсвийг өөр нь хилцэхэд энэ цаглуурыг жоохон нааш чааш нь болгох, хилцүүлгийг арай урт болгох энэ төр ажил дээр хэсгээр одоо шийдвэр гараад тэгсний үндсэн дээр яг эрт эхэлсэн. Эрт эхэлсэн учраас бид нар харьцангуйас хилцэх ярилцах боломж нэгдүгээртээ олцсон. Хоёрдугаарт нөгөө 126 гишүүнтэй уулсан. Тэгээ салбарын төлөөлөл орж ирсэн. За тэр утгаараа энэ юу төсвийг маш анхааралтай хардаг болсон нь бүгдээрэнд нь анзаарэгдэж байгаа хэрэг. Бүгд өөрсдийнхээ салбарынхаа юм уу эсвэл одоо өөрийнхөө боломжоор маш их төсвийг ухаж гэж ярьдаг шүү дээ. Ухаж харж ярьдаг болсон байна. Тэр нь бол сайн тал. Тэгснээр бас нөгөө олон нийтэд бас мэдээлэл маш сайн хүргэж ард иргэд ч гэсэн төсвүүдээр маш анхаарч урд нь яадаг байсан те. Ерөнхийдөө л батал явцдаг байсан тийм төгрөг юм нэтрэгээд одоо бол ер нь тэхэ болцсон. Тэгээ ер нь мэрэгчлийнхнийгч тамгийнхнаас ч гэсэн яриад асуугаад бид нар шууд мэдээл цуглуулаа явж хахад ер нь ингээд хуулийг гаргахад их амаргүй болсон байна. Даваа нь их өндөр болсон байна те. Их одоо хурдан хууль батлах их хэцүү болсон байна. Ажиллагаа их ордог болсон. Улсын хурлаар хуулийг батлуулахад ер нь те их амаргүй болсон байна гэдгийг ярьж байгаа. Энэ бол сайн мэдээ. Нөгөө талаас бас одоо нөгөө хуучны юмнууд гэх юм уу да хэдийгээр бид нар одоо зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаад тэгээ мэрэгжлийн байнгын хороо дээр дэмжигдээд энэ асуудал нь явж байгаа ч гэсэн төсвийн ажлын хэсгээр очиод унах төсвийн ажлын хэсэгт ямар хүмүүсийг оруулж байгаа нь бас их тодорхой биш. Тийм үү маш цөөн тооны одоо өнгөрсөн жил ихэд бид нар төсвийн ажлын хэсэгт орё гэж одоо хэлсэн хүмүүсийг оруулаад их өргөн хүрээтэй их том олон намын төлөөлөлтөй тэгэл өдөржин шинжэн хуралдаал сайн муу саар муураа яриа л те аль болохоор ирэмблээл хас чадахын бүгдийг хасаал нийт дээрээ тавьж байгаа л скриншот дээр бүр Excel дээр гаргачаад за энэ энийг энэ удаадаа төвччихээ энэ дээр бол яахаргүй оруулах хэрэгтэй байна наанта цаанта айгу ярьж байсан энэ удаа төсвийн ажлын хэсэг тэгж ажилласан надад л ерөөсөө мэддэг ажлын хэсэгт орё гэсэн хүмүүсийг тэгж бүтнээр нарийн оруулаагүй тэгээд маш цөөн тоогоор тэгээд маш одоо юу гэдэг ганц хоёр хэд удаа хуралцсан юм бэ хуралцсан тоогийн ч гэсэн би их том цөөхөн гэж бодож байна өнгөрсөн жил ч одоо шүн мөн хоёр шүн мөн дараалж хуралдаж байсан шүү дээ бүр ажлын хэсгийн төсвөө тий за тэгэхээр харьцангуй цөөн за мэдээж улс төрчид энэ улс төрчлөлт нь энд нөлөөлсөн үгэл маш нөлөөлсөн харагдаж байна тэрэ бүгдээрэнд нь за тэгээд ажлын төсвийн байнгын хорооч гэсэн хуралдахдаа одоо маш яаралтайгаар их хурдан л ингээл явчлаа. Махаал улс төрчлөлт бол энд нөлөөлж байна. Энийг бүгд л ил харж байгаа, мэдж байгаа, ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг яах вэ? Одоо юу гэдэг би нөө сайнаасаа ярьж хэлчихсэн те. Сайнаасаа бол их одоо дэлгэрэнгүй нарийн сайн ухаж хардаг болсон байна. Бүгд гişүүд арт түмэж бас нэг сайн юмгүй хилцүүлэг хийдэг болсон байна. Иргэдээс асуугаа те. За ямар дээр та нар илүү санал тавих уу яах вэ? Тэр нь яг тусна үгүй юу гэдэг бол мэдээж бас тустай асуудал баг л та. Гэхдээ ер нь би одоо саяын төсвүүдээр болсон юмыг хараад хувь хүнээсээ ингээд харахад төсвүүдийн хүрээ гэж юм байгаа шүү дээ. Уул нь хавар баталдаг те. Гэтэл тэр төсвийн хүрээгээ дахиж одоо сайн ингээд намар оруулж ирэх дахиад солиод идэв. Тэр бол айгүй асуудалтай. Ингээд ийм төсвийн хүрээ байх ёсгүй. Хавар анх яриад, ирэмблээд за салбар болгоноос ийм асуудлуудыг ярий тэрийгээ энэ хүрээндээ багтаа гэж ярьж яснаа намар болонгоо тооцоолол шууд өөрчлөнгөтэй дагаа хүрээгээ өөрчилж оруулаад байгаа болохгүй. Бусад бүх хууль шиг те одоо энэ чинь нарийн тооцоололтой явах хэрэгтэй. Энэ дэр бол заашгүй бид нар шаардлага хэрэгтэй байна. Хоёрдугаарт одоо хувь хүний хувьд бас нэг сурсан хувьд бол хавар гэхэд одоо төсвийн байнгын хороотойгоо зэрэгцээд за цалин мөнгөний асуудлууд, нарийн ширийн одоо асуудлууд төр ирэмбэлсэн асуудлуудыг аль болохоор одоо салбарлогоо бүр ингэж хамтарч татаж сайн оролцох хэрэгтэй байна. Одоо ингээд асуудал нь юу байдг вэ гэхээр ихэвчлэн одоо яамтайгаа ярих юм уу сайдаасаа хамааралтай олчих гээд байдаг. Тэгэхээр тэгээ явахаар зэрэг тэрнээс хол бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах гэхээр зэрэг ингэж хугацаа айгуу тулаад
зарчмын зөрүүтэй санал дээр ингээд бүх юм те шийдэгдэхэд их амаргүй нөхцөл болоод байдаг. Тэгэхээр зэрэг одоо энэ бүгдийг нэгтгэж байгаа бид нар ер нь бол би маш өнгөрсөн жилээр ярьжсэн те төсвийн байнгын хороо те тэрэн дээрс энэ хүрээний мэдээлэл те төсөв оруулахдаа энэ эренбэлтүүд энэ 5 жилийн төлөвлөгөө энэ 1 жилийн төлөвлөгөө эцэцнээ одоо намын ер нь өөрийнх нь мөрийн хөтөлбөр энэ бүгдийг уялдаатай явж ээж гүйцэтгэлтэй сайн хянжээж төсөв аягүй сайн гардаг болох юм байна. Энийг л бид нар шаардах хэрэгтэй болж байгаа байхгүй. Та ер нь эрүүл мэндийн хулгай асуудал яригдж л та. Тэгээд сүүлдээ гүйцэтгэлээр санхүүжилт эхэлснээс хойш энэ хулгай одоо алдагдaltaй ажилдаг зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ гүйцэтгэлийн санхүүжилтэн дээрээ одоо хамаагүй асуудлууд очоод ирнэ л та. Энэ гүйцэтгэлийн санхүүжилт хулгайгаас гадна би айгүй олон юм болно ярих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Хулгай хийсэн гэдэг одоо тэр чинь нөгөө прокурор дээр ч юм уу шалгаж байгаа газрууд байгуулах хүмүүс бас байгаа гэж би ойлгосон. Тэрнээс гадна за тэр бол ингээд шалгагдах механизмаар явах хэрэгтэй бах тий. За тэрнээс гадна бид нар юу ярих хэрэгтэй вэ гэхээр чинь одоо юу нь энэ гүйц санхүүжилт гэж байгаа байхгүй тий. Ганцхан гүйцэтгэл санхүүжилт гэж чинь эрүүл мэндийн тогтолцооны чинь өөрийнх нь одоо 6 баг нь байдаг бол нэг том баг нь багхгүй. Тэр баган дотроо эрүүл мэндийн даатгалын сан гэдэг чинь бас нэг хэсэг л багхгүй тий. За тэгээд тэр хэсгийг яг ингээд тогтолцооных нь хүрээнд нэгдүгээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Бүр зайлшгүй салгаж аваад ганц санхүүжилтийн юм уу тэр дотроо ганц эрүүл мэндийн даатгалын санг авч ярих ямар ч боломжгүй байхгүй. Яг тэгэхээр бид нар энэ давхар нөгөө үр ашиг тий тэр гүйцэтгэлээ яаж бид нар үнэлэх юм ямар хүрээ байдیں۔ Тий. За тэгээд чадaltaй мэдлэлтэй боломжтой хүмүүсийг тэнд суулгаж чадж байна. Одоо нэг авах юм жишээл эрүүл мэндийн даатгалын сан дээр чинь биднэрт нэг бодлын сайн талаас ярих юм бол бүх дата мэдээлэл очиж байгаа байхгүй. Яа тэгэхээр ямар өвчтөн, ямар өвчлөл, ямар хүндрэл, ямар нас оролттой байна. Тэгэхээр имлэгээс орж ирж байгаа нөгөө клейм гэж ярьж байгаа ш яриад байгаа ш. Тэгээ клеймэн дээр үндэслэн аюул том дата буюу датабейс үүссэн байна. Одоо тэр дата дээр мэдээж үнэн худлаа илүү дутуу клейм хийсэн юмнууд асуудал байгаа. Тэгтэл нэг үеэ бодвол бид нар дататай болцсон. Одоо тэр дата дээрээ суурилж агаад мэдээлэл төлөвлөлт урчилсан одоо ингээд юугаа аяггүй сайн суулгаж өгсөн таахгүй. Нөгөө нэг миний яриадаг актуар тооцоо тий. Яа дор хаяж одоо 5-6 сарын бид нар запастай авах хэрэгтэй. Асуудлаа дагаж гал унтраах гэж биш төлөвлөгөөтэй тодорхой байж энэ ажил авах хэрэгтэй тий. За тэр датаг анализ хийх буюу одоо ингээд чадвартай мэдлэгтэй хүмүүсээр бага бүрдүүлэх хэрэгтэй тий. Дээрээс нь тийм заавал мэрэгжлийн хүмүүс авах хэрэгтэй. Тэгэхгүй одоо ингээд мэрэгжлийн бус тэгээд нөгөө улс төрийн капиталтай сайн сайднаар тавьсан гэж бодоод ингээд бүр ингээд мэрэгжлийн бус хүмүүс авч тавьчихаар наад захын ойлголтгүй асуудлууд айгүйх гаргасан байхгүй. Одоо жишээлбэл тэр нөгөө нэг ковид үеэр 2022 онд те нэлээд мөнгө эрүүл мэндийн даатгалын сан дээр байж л тэрийг бүгдээ сумруу татцсан ч юм уу те эсвэл лавлгаа шатлалаас анхдагч руу гинтгэн татцсан. А тэр нь яасан гэхээр зэрэг одоо ингээд тухайн үеийн одоо буруу шийдвэр 3 дугаар тэр нэг 13 дугаар маягт гэж юм байгаа. Тэрийг бас үгүй болгоцсонтой асуудал. Арга болгоод уул нь юу гэжсэн гэхээр яг хүн зуртлан бууруулна гэж бодож итэл юу болсон. Одоо бол хүн сурталчилж буурсангүй үнэтэй ч болчлаа 3 дугаарт нөгөө тооны хувьд бүх юмнууд нь лавлгаа төрөлцсөн л байгаа гэсчлээ. 4 дугаарт нөгөө нэг хүн сурталчин тоогоор машин юу гэлээ цаасан дээр ч хийдэг электроник хийж хийдэг эмнэлэг ажилчид 2 удаа дахиж нэг юм хийх ажил гарчиж байгаа байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас ер нь эмч эмнэлгийн ажилчдын цалин тавих нь ер нь зөв юм уу? Энэ ер нь даатгалын сангийн одоо бүр үндсэн суурь системийг ч юм уу өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа юу? Тэгээ наад чинь бас үзүүр зүйтэй асуулт байхгүй. Энэ яг ингээд гişүүдийг харж байхад энэ тал дээр ялангуяа энэ салбар дээр ажиллаж байгаа хүмүүс юм яг хоёр хуваагддаг шүү. Ер нь яг том зургаар нь ингээд мэдээлэл өгөхөд чинь за 30 хэдэн мянган одоо эмч эмнэлгийн ажилчид байгаа. Тэрэн дээр нэг их 80 төгрөгийг яахаргүй төрөөс одоо эмч эмнэлгийн ажилчдын цалинд гэж өгж байгаа тийм үү. Тэгэхээр чи бид нар одоо нөгөө төсвийн биш эмнэлэг гэж ярьж бас хэцүү болчиход байгааз төсөөс мөнгө өгч л байгаа гэсэн. А гэтэл цалингийн эрүүл мэндийн даатгалын сантай буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дотор нь оруулж тооцоод байхаар нөгөө нэг өвчтөн юм уу эсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоо нөгөө оншин хамааралтай бүлэг болгонд тооцсон нөгөө нэг тооцоолч буруу болчиход байгаа. Тэгээ хүрхгүй болохоор үрд орохоор нөгөөдөр чи клейм буюу арай илүү одоо ихээр кодолж тавиад санхүүжилтээ авч дампуурахын тулд ийм юм яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг түрүүний миний ярьснаар яг тогтолцоогоор авч үзчихээж зэрэг хамт явахгүй бол зөвхөн одоо ингээд 6 эмний нэг юм дотор нэг жижиг хэсэг нь барьж аваад үзэлцээд юм эсвэл даргын солиод ерөөсөө бүтэхгүй л гэж хэлэх гээд байна. Одоо цалин 15-30% нэмэх асуудал ярьдаг. Та уг нэг 50% нэмэх санал гаргасан чинь нөгөө жуулхан дээр унтсан шүү дээ. Тэр нь яг юм уг нь эхлээд дэмжигчээд тэгээ харин тий одоо яг байнгын бүр мэрэгжлийн байнгын хороонуудтай
эн чинь дэмжигдсэн. Тэгэхээр чинь одоо дэмжигдэх магадлал шууд ихсэж байгаа шүү дээ. Гэтэл яг төсвийн одоо ажлын хэсгтэрээ унгаагаад төсвийн ажлын хэсгтэр унгааж явах явцанд би өөрөө гишүүн биш учраас зөвхөн юунаас хараад мэдээлэл хараад тэгээд тэр доороо би мэдээллүүдийг бүгдийг татаж авсан байхгүй. Одоо тий төсвийн байнга дээр ямар юунууд орж ирж байгаа мэдээ төсөв орж ирж байгаа юуг нэмээд юу хасчих яав ийм гэдэг тий. Тэнгүүд энэ одоо за энэ дээр бол бусад гишүүд маш олон ярьсан шүү дээ. Гинтийн бахан өөрчлөлтүүд ороод ирсэн, мөнгө санхүүжилт байсан. Гэхдээ цалинлуу хуваарлсангүй энийг бол яхаарахгүй одоо чуулган дээр унагцсан. Унгахдаа одоо ингээд хид хідэн асуудал надад их юу гэх юм дэ цалингаас гадна бас нэг том юм уунсан. Миний 2 дахь зарчмын зөрөөдөө санал чи эрүүл мэндийн даатгалын сан буюу одоо хасах руу орчод байгаа тэр 301 тэрбум төгрөг татах асуудал байсан шүү дээ. Тэр зарчмын зөрөөдөө саналыг бас давхар унгаж байгаа. Унгахдаа тэнд ерөөсөө ингээд бүр өөртөө ингээд камера өмнө гараад эмчлэнээр эмнэлэг мөнгөгүй байна. Төсвөө дандаа хасах руу орж ийн хөдөө орон нутаг тэглээ им инглэг гэж байгаа хүмүүс нь өөртөө ингээд унгаагчдаг нь би бас ийм юм бас тасч чадахгүй байна л да юм айгу муухай хоёр нүртэй нэг юм яриад өөр юм хийгээд байгаа. Тэгээ юу нийгэмд одоо ингээд иргэдэд яг чухал хэрэгтэй шийдвэр өмнө санал ингээд дэмжигдээ явж чадлаа гişүүд орж ирээд хоцорчлоо төхөөрөмж ажилласангүй гэдэг дахин санал хураалт явуулаад байдаг шүү дээ. Энэ яг үнэхээр ингээд төхөөрөмж нь ажиллахгүй байгаа даа нөө эсвэл янз бүрийн нэг ноо байгаа даа. Одоо сая жишээлбэл төхөөрөмж ажилласангүй гэж хин дэлгэр сайхан сайд хэлсэн тийм үү цайлан дээр. Тэгээ үнэхээр тэр хүний төхөөрөмж ажиллаагүй юу? Үнэхээр дараагүй юу? Амжилсан уу? Тэрийг уулна гэд юуг л харчих хэрэгтэй болчих чи хоёр удаа санал асуулгаж явж байгаа чи. Эхнийхээ санал асуулга дээр дарж уу дараагүй нүгдэг нэр нь харагдаж ш. Нэр шүүж би ч гэсэн шүүж харъя гэж бодож байна одоо. Тэгээ хоёр дахь дээр нь бол өөрөө төхөөрөмж ажиллаагүй л гэж хэлж байлаа. Дараагүй нь ер нь бол харагдана үстэй. Харагдана бичлэг нь байгаа, гүйлттэй байгаа. Тэгэхээр би бичлэгийг татаж аваа харахад болчихлоо та. Баярлалаа. За баярлалаа.